Од мөндөр сувх тавтай морил би бол хөтлөгч Инхбат. Хууль чиглэлийн хэргийн товч нэвтрүүлгээ хүргэх гэж байна. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн од мөндөр суугаар болоод NTV телевизээр зам 83.3 170 столгийн од мөндөр хажуугаар хүрч байгаа. Өнөөдрийн дугаарыг таны аялыг бид дурлалын яваатай Star Mongolia болон өмгөөлийн MBS Partners хуулийн фирм ивент итгэж байна. За өдөр юмдаг. Өдөр юмдүргээ. За өнөөдрийн дугаар бол од мөндөр сувгийн хэргийн товч нэвтрүүлгийн маань 2 дугаар улирлын сүүлчийн дугаар байгаа. За сүүлчийн дугаараараа хуульчдыг шүүхтэд юу болсон талаар ярих юм байна. Тий. Шүүхтэд юу яадгийг. Тий. Чи ер нь тэгж бодож ирсэн юм. Хуульчдыг ер нь яг буцаагаад тэднийг шүүхдэг үл яах бол? Энэ өгчмөр гэдэг шүү дээ. Өгөөд юу болох нь вэ? Өгчмөр байдаг гэдэг чи гэсэн үг. Өгч бүр ер нь ямар нэгэн тухайн мэрэгжлийн хүн их ч юм уу челленж. Хүн яг өөрийгөө өмөрч хамгаалж яг чаддгийм үү гэдэг гэл асуулт шүү дээ ер нь бол тий. За гэрээний дагуу хин нэг өмөрөөд ажиллаж бас болно тий. Угаасаа л ажил нэм чинь. А яг өөрийнх нь эсрэг янз бүрийн асуудал үүсгээр өмгөөлөгч нар, хуульч нар яг хамгаалж чаддаг болов. Нэрээс нь асуулт байна. Тий. Энэ дээр бас нэг ийм одоо жишээлбэл 2022 оны ковидын үеэр би нэг сургалтанд хамрагдсан байхгүй. Тэн дээр энэ болохоор нэг Master of Negotiation гэдэг ийм course байсан. Тэн дээр нэг ийм судалгаа бид нарт танилцуулж исэн. Одоо Harvard их сургуулиас танилцуулсан судалгаа гэсэн. Тэд нар хийсэн судалгаагаар эмэгтэй хүмүүсийн 80% нь өөрөө өөрийгөө хамгаалах чадвар маш муу гэдэг гинэ. 80% юм. 80%. Начи арай их тоо юу. Тийм. Өөр хүнийг хамгаалах ур чадвар нь бол ерөөсө бүр хамаагүй өндөр. Эрэгтэй хүмүүсийн хувьд шүү дээ, тийм. Ингээ бүр яг 50-50%. Өөр хүнийг өмөрч хамгаалах тэр нэг ур чадвар болон өөрийгөө хамгаалах тэр байр суурь гэдэг юм. Энэ ерөөсө адилхан байдаг. Эмэгтэй хүний хувьд болохоор өөрийгөө хамгаалах тэр нэг байр суурь нь илүү суларчдаг гэсэн үг. Одоо нэг гаргалгаа. Хүүхдээ хамгаалдаг учраас бусдыг хамгаалах. Тийм. Инстинкт байдаг гэж магадгүй, тийм. Тэгэхээр эмэгтэй хүний хувьд болохоор өөрийгөө хамгаалах чадвар нь 80% ингээд муу сул дорой болчдөг. Бусдыг хамгаалах одоо тэр нэг үйл ажиллагаа ч гэх юм ажил дээрээ бүр илүү байдаг байх нэ. Тэр бол эрэгтэйчүүдээс огт дутна гэсэн үг бол биш. Гэхдээ өөрийгөө хамгаалах чадвар дээр айгүйх дутмаг болчдөг гэд. Би тэгээд бас тэрнийг гайхажсэн бас нэрэж тим юм болоо гэж би бодсон. Өөрийнхөө жишээ хадсан ч гэсэн тэгж бодчихсон. За тэгээ өнөөдөр хоёлаа болохоор нэвтрүүлгээрээ хуульч нарыгаа шүүхт өгсөн үйлчлүүлэгч нарын талаар мэдээлэл өгөх гэдэг байгаа байхгүй юу? Янз бүрийн хотуудад, янз бүрийн улсуудад үүсчихсэн хэрэгүүдийн талаар аль болох орчин үед үүссэн хэрэгүүдийг ярих гэдэг байгаа. Тэгээ цагтаа амжих юм бол хоёлаа 10 хэрэг ярих болно. За нэгдүгээрт нь хөөн хэлцэх хугацаа гэж нэг зүйл байдаг тий. Одоо жишээлбэл манай Монгол улсын иргэний эрх зүйдээр тэ гэрээнээс үүдэлтэй маргаан болон иргэний эрх зүй маргаан дээр 3 жил гэж байдаг. За энэ хөөн хэлцэх хугацаа. Энэ хөөн хэлцэх хугацаагийн ач холбогдол нь юу юм бэ гэхээр энэ хугацаа өнгөрснөөс хойш чи тухайн асуудлаар маргаад шилжганаад явж чадахгүй гэсэн үг. За тэгэхээр энэ хөөн хэлцэх хугацаа гэдэг бол бүх зүйл дээр ялангуяа хууль зүйн маргаан үүсгэх гэж байгаа хүний хувьд бол ач холбогдолтой байдаг байна. За Нью-Йорк нэг юм жижиг бизнес эрхэлдэг одоо Jane Doe гэж байгаа. Jane Doe гэдэг чинь өөрийнхөө нэрийг нууцлахыг хүссэн хүмүүсийн ашигладаг нэг юм нөгөө нэг хоч нэр шүү дээ тий. John Doe гэх юм бол нөгөөдөг чинь эрэгтэй хүн гэсэн үг. Энэ хэрэг дээр бол Jane Doe гэдгээр орсон байна. За Jane Doe бол ийм хуучин бизнесийн хамтрагчтайгаа нэг юм гэрээний маргаан үүссэн байна. За тэгээд энэ асуудлаараа Роберт Смит гэдэг хуульч тандаад одоо их хэмжээний хохирлыг тухайн гэрээнээс нөхөн төлөвлөх тийм нэхэмжлэл гаргуулахаар хууль зүйн зөвлөгөө авахар болсон байна. Өөрөөр хэлбэл энэ нэг Роберт Смит гэдэг өмгөөлөгчийг хөлссөн байна те. За тэгээд Жейн болон түүний хамтрагч нарын хооронд байгуулсан гэрээний дагуу хөөн хэлцэх хугацаа нь 3 жилтэй байсан. За тэгээд энэ хугацаанд бас нэлээд өгчгсөн байсан. Өөрөөр хэлбэл магадгүй нэг юм 2 жил гарны дараа өмгөөлөгч тандсан байна тий. Ингээд нэхэмжлэл гаргах бүх ажлыг хуульчдаа даатгаад орсон байна. За ингээд тухайн 3 жилийн хугацаа өнгөрсний дараа нөгөө Jane Doe анзаарсан байна. Бид нар одоо хүртэл нэхэмжлэл гаргаагүй шүү дээ. Ямар ч энэ асуудлаар юу ч босонгүй гэдгийг анзаараад Роберт руу холбогдсон байна.
чи яасан бэ? Хэмжлэг гаргасан уу, гаргаагүй. Гэтэл Роберт өөдөөс нь ерөөсөө огт хариу өгөөгүй. За ингэнгүүт нь Джейн өөр өмгөөлөгч рүү холбогдоод энэ гэрээний асуудлаар нэхэмжлэл гаргах боломжтой эсэх талаар одоо асууж сургалсан боловч хүн элц хугацаа нь аль хэдийн өнгөрсөн учраас чи нэхэмжлэл гаргах эрхээ алдсан байна гэд алдсан байна. Эрхээ алдчих. За тэгээд Джейн Роберт Смит өмгөөлөгчд бол мэдээж гомдхон тодорхой тий. Энэ хэрэгт бол маш хариуцлагагүй, хайхрамжгүй хандсан гэж үзээд түүний эсрэг хэмжлэл гаргахаар шийджээ. За тэгээд Роберт болохоор тухайн үедээ болвол Джейн дөөрөө шууд бас хэсэг хугацаанд холбогдоод байсан юм шиг байна. Гэхдээ нэг юм яг хизээ хэмжлэл гаргах юм, яах юм гэдэг талаараа ерөөсөө тийм тодорхой тохиролцоо ч юм уу өгт яриа байхгүй нэг юм халтхан холбоотой гэж байдаг шүү дээ. Нэг тиймэрхүү байдлаар яваад байсан юм шиг байна. За тэгээд Джейн дөө болохоор юу гэж үтсэн гэхээр Роберт хууль заасан хугацаанд нь нэхэмжлийг нь гаргаж өгч чадаагүй учраас өөрт учирсан хохирлоо Робертоос гаргуулах ёстой гэж бодлоо үтсэн байгаа. За тэгээд бодож байна. Тийм. Тэгээд ингээд шүүх хурал болсон. Джейний өмгөөлөгч нь Робертыг бол энэ Джейний хэргийг анх чи хүлээж аваад хэргийн материалтай танилцсан. Хөө хэлцэх хугацаа хизээ дуусах юм бэ гэдэг чи анхнаасаа бүрэн мэдчихсэн. Гэвч чи зохиох арга хэмжээг нь авч чадаагүй, аваагүй, ямар ч алхам хийгээгүй гэдгийг нь нотлох ийм одоо байдлаар байр суурьтайгаар шүүх хуралд оролцсон байна. За Робертийн тал болохоор шүүх хурал дээр болохоор за би бол тухайн үед Джейнд хөө хэлцэх хугацааны талаар тодорхой мэдээллийг чинь өгч ийсэн. Тэгээд Джейн ч гэсэн энэ нэхэмжлэл гаргахад шаардлагатай баримт материал мэдээллийг надад өгөх үүрэгтэй байсан. Тэрийгэ биелүүлээгүй. За энэ ажиллагаа энэ үйл ойлголцлоос хамаарат гэх юм уу? Ингээд хөөн хэлцэх хугацаагаа алдсан. Өөрөөр хэлбэл цаг хугацаа алдсан гэсэн үг те. Гэдэг ийм байр суурьтайгаар шүүх хуралд оролцсон. Анх шатны шүүх Робертыг энэ хөөн хэлцэх хугацаанд нь багтаж нэхэмжлэгчийн нэхэмжлийг шүүхэд гаргаагүй нь одоо түүний буруутай буюу хайхрамжгүй хандсан үйл ажиллагаа мөн байна гэд өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн талд шийдсэн. За ингээд түүнд холбогдох хохирол нөхөн төлбөрийг төлөхийг өмгөөлөгч Робертод даалгасан байна. Бас өөрөөр хэлбэл өмгөөлөгчийг нухчин дарахын цаашаа те нэг нь бол өмгөөлөгчийг тийм буруу үйл ажиллагаатай холбоотой юм байна л да. Яалтчгүй энэ хэрэг за энд дурддах баг бүх л хэрэг ер нь бол өмгөөлөгч нарт энэ процессын журмаа дагах үүрэгтэй гэдгийг сануулсан хэрэгүүд байх болно. За энэ бол ерөөсө ганцхан Америк гэлтгүй янз бүрийн мужуудад улсуудад гарсан хэрэгүүд байгаа. Тэгэхээр хуульч нар бид нар ч гэсэндээ хүний өмнө үйлчлүүлэгч нарын өмнө итгэлийг нь хүлээж байгаа. За тэгэд гэрээний дагуу үүрэг хүлээж байгаа. Энэ хүний хамгийн гол нь ингээд те биднэрт ингээд итгэл хүлээлгэж байгаа энэ нэг процесс байна шүү дээ тийм ээ. Эн чинь зүгээр ингээд нэг чив тойрын итгэлцлийн асуудал бас биш ээ. Эн чинь хуулийн дагуу. Манай Монгол улс ч гэсэндээ хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль чулуун өмгөөллийн эрх зүй олон хууль бий. Тэгэхээр одоо өнөөдрийн нэвтрүүлэг үзэж байгаа хүн байх юм бол те зүгээр өмгөөлөгчл учраас энэ хүнд ингээд итгээд найдад орхисон чинь ингээд хогорчлоо гэж одоо зүгээр л ингээд тэр энэ чинь өмгөөлөгч юм чинь би яаж чадахгүй гэдэг ингээд орхиж болохгүй нь байна. Тааж гисэн бас ингээд хэдийн өмгөөлөгчтэй хамтарч ажиллаад хохирсон бол бас шаардах эрхтэй байдгийн шүү. Бас хуульч өмгөөлөгч гэдэг нэрийг ашиглаад бас зөндөө хүмүүс чадвартай чадваргүйгээс хамаарат зөндөө хүмүүс бас байдаг шүү гэдгийг ойлгосоо гэж хүсэж байна. Саяны кейс дээр болохоор өмгөөлөгч хариуцлага алдаад ингээд үйлчлүүлэгч охирочлоо шүү дээ. За шүүх болж өмгөөлөгч чиний буруу байна гэж тогтоочлоо. За тэгвэл өмгөөлөгчийн эрхийг хасах ч юм уу эсвэл хариуцлага тооцдог ч юм уу тиймэрхүү юм байгаа тийм. Одоо манай Монгол улсад бол жишээлбэл өмгөөлөгчийн ёс зүйн дүрм гэж бол байгаа. Одоо өмгөөлөгч бид нар чинь ингээд хууль зүйн эрх зүйч болоод төгсөж байгаа шүү дээ бакалавр. За Монгол улсад юм уу гадаад улсад төгснөөс үл хамааран бид нар эрх зүйчийн ийм мэрэгжилтэй болоод төгсөж байгаа. Манай Монгол улсын тухай хуулиар бид нар чинь яг энэ мэрэгжлийн үйл ажиллагаа явуулахын тулд одоо дахиад хуульчийн шалгалт өгдөг. Одоо мэрэгчлэр 2 жил ажилласны дараа. За ингээд хуульчийн шалгалтаа өгөөгүй бол
энэ шалгалтанд тэнцээгүй бол та хуульч гэдэг нэрийг ашиглах эрхгүй. За үүнээс гадна дахиад за чи хуульчийнхаа эрхийг ямар нэгэн байдлаар шалгалтаа өгöd авчлаа тий хэдэн жилийн дараа чинь дахиад өмгөөлөгчийн шалгалт гэж авдаг. За өмгөөлөгчийн шалгалтыг өгөөд тэнцээд тэгжиж чи одоо өмгөөлөгчийн эрхтэй буюу шүүхэд хинэгнийг өмгөөлөгчийн статустай оролцох төлөөлөх эрхийг авдаг байна. За магадгүй зарим хүмүүс бол хуульчийн эрх зүйн одоо эрхээ авчгаад шүүгч ч юм уу өөр янз бүрийн шалгалтуудыг өгөөд тухайн нарийн мэргэсэн одоо прокурорч болдго юм уу те ийм байдлаар явж болдог. За өмгөөлөгч гэдэг одоо өнцгөөс нь би өнөөдөр яриад байгаа шүү дээ те. Өмгөөлөгч гэдэг хүн бол ялчгүй хоёр шалгалтыг дорож манай Монгол улсын хуулиар бол давцсан байх хэрэгтэй байх нь байна. За тэгээд өмгөөлөгчийн эрх зүйн гэрчлэгээтэй байх хэрэгтэй байх нь байна. За энэ бол маш чухал. За энэтэй холбоотой зарим нэг жишээг өнөөдрийнхөө нэвтрүүлэг дээр хоёр хайлаад ордоо явуулнаа. Тийм. Ёс зүйн код гэж байгаа шүү дээ. Ёс зүйн кодыг яаж тодорхойлох вэ? Яаж шалгах вэ? Яг ёс зүйн код гэхээсээ илүү нэг юм шалгалт авдаг л да эссе бичүүлэх маягаар олон улсын одоо жишээлбэл баарын шалгалт гэж байдаг. Өмгөөлөгчийн шалгалт. Энэ дээр болохоор ярилцлага авах замаар бас шалгалтыг авдаг. Ер нь улс болгон өөрөөсөө баарын шалгалт авна гэж ярьдаг байхгүй. Баар гэдэг чи одоо чи хэрвээ кинон дээр харж ирсэн бол ингээд нөгөө шүүгч болон шүүх хуралд оролцож байгаа үзэгч нарын хоорондын дунд нэг хашаа шиг юм байдаг штэ хашаа гэх юм уу. Тэрийг баар гэдэг хаалт. Энээс цаашаа гарах эрэгтэй хүмүүс бол тэр баарын шалгалтыг өгсөн хүмүүс. Тэрний цаанд гарч байгаа эрэгтэй хүмүүсийг чинь баарын эрэгтэй хүмүүс гэдэг. Өмгөөлөгч нар байна, прокурор байна, шүүгч нар байна, тийм ээ. За эднэр бол тийм баарын эрэгтэй хүмүүс. Үүнээс хойш нь болохоор паралегл ч юм уу өөр одоо эрх зүйч нар байх нь л та. Тэр баарын шалгалтаа улс болгон янз бүрээр тогтоосон байдаг. За манай улсын хувьд бол одоогийн байдлаар яг 3 эрх зүй буюу эрүү, иргэн, захиргааны эрх зүйн бодлогыг өгөөд өмгөөлөгчийн шалгалтын хувьд шүү ингээд авдаг. За тэгээд дээрс нэг юм эссе бичүүлдэг. Тийм янз бүрийн өгөгдсөн сэдвэр. Иймэрхүү байдлаар шалгалт авдаг. Өөр улсуудад болохоор жишээлбэл ярилцлага авдаг. Тэгээд сэтгэл зүйн байдлыг нь тодорхойлдог ч гэх юм уу. Маш нарийн байдлаар эрх олгох асуудлыг шийдвэрлэдэг байдаг. Миний хувьд хамгийн чухал нь ёс зүйн шалгалт байх болов уу гэж бодож байна. Ёс зүйн шалгалт тэгээ дээрэс нь одоо нэг маргах, мэтгэлцэх ур чадвар гэдэг юм маш чухал та. Ууд нь бол эсээгээр шалгалт авж байгаагийн энэ зүгээр миний хувийн бодол шүү. Авж байгаагийн гол зорилго нь бол чиний мэтгэлцэх, маргах ур чадварыг тодорхойлох гээд байгаа байхгүй. Тэрнээс ч зүгээр гар утас гэж юу вэ гэдэг юм энгийн сэдвэр жишээлбэл өгчих юм бол тэ хинч юу ч гээд бичнэ. Хүн болгон өөрийн гэсэн үзэл бодолтой гар утсыг хэрэгтэй гэж үздэг хүн байж болно, хэрэггүй гэж үздэг хүн байж болно. Тэ энэ бол ерөөсөө тийм өмгөөлөгч хүний хувьд ийм ач холбогдолтой сэдв бас биш байх гэдэг шүү дээ, тэ. Харин одоо олон улсын эрх зүйн хувьд эргэлзээ бүхвээ маш олон асуудлууд байдаг. Одоо жишээлбэл маш энгийн сэдв биеийн үнэлэлт гэж нэг сэдв үргэлж маргаантай сэдв байдаг. Биеийн үнэлтийг зөвшөөрөх ёстой үгүй юу? Энэ дээр ингээд маргаан өрнүүлэх боломжтой сэдв өгдөх юм бол тий иймэрхүү байдлаар ур чадвараа таниулснаар, харуулснаар өмгөөлөгч байх ёстой юу? Боломжгүй юу? Тэг үгтэй. Тийм байдлаа шалгуулах боломжтой гэсэн үг тий. Тэгэхээр өнөөдрийн одоо хоёулагийн хэрэг дээр бол яг иймэрхүү төрлийн жишээ бас яригдана. Өмгөөлөгч хуульч нарын ёс зүй гэдэг юм бол маш чухал. За чи үнэхэрийн бас хуулаа баа бэгүү мэддэг цээжилсэн хүн бас байж болно. Гэхдээ ёс зүй гэдэг юм бол хизээж орхигдох ёсгүй зүйл. Тэ? Ёс зүй одоо үйлчлүүлэгчийнхаа нууцыг чанд хадгалах, үнэнч байх гэдэг юм уу. Иймэрхүү асуудлууд бас байна. За хоёулаа ч бас сэдвээсээ бүр хадуурж явсараад 10 сэдвээсээ жоохон цөөрч шиг боллоо. За тавчлаад ярив. Хоёр дахь сэдв бол нэг юм ашиг сонирхлын зөрчил гэж юм байна. За энэ бол бас өнөөдөр дэлхийд даяар бүхэл өмгөөлөгч нарт тулгардаг асуудал баг л та. За энэ жишээн дээр бол Мария Лопес гэдэг эмэгтэй гэр бүлийн салтын эдрээтэй асуудлаараа нэг Дэвид Чен гэдэг өмгөөлөгчөөс хууль зүйн тусалцаа авахар хөсөлсөн байна.
Гэхдээ тухайн тэр Дэвид Чен гэдэг өмгөөлөгч нь нөхөр болох Том Рид гэдэг хүнийг нь өөр хэрэг дээр өмгөөлж байгааг нь Мария мэдээгүй байжээ. Үүнийг нь Дэвид Чен гэдэг өмгөөлөгч Марид хэлээгүй. За тэгээд нэлээд хэсэг хугацааны дарааг энэ гэр бол цуцлуулах маргааных нь үеэр Мария санамсаргүй байдлаар энэ Дэвид өмгөөлөгч нь түүний экс нөхөр энэ Том Ридтэй ингээд нууцаар тохиролцоо хийгээд энэ гэр бүл салтын асуудлаа шүү дээ, тэ. Нууцаар ийм тохиролцоо хийгээд одоо өөрт нь ашиггүй байдлаар ингээд наймаалцж байгааг нь олоод мэдсэн байгаа. За тэгээд энэ яаж тухайн хүнд хүрэх вэ, тэ? Яг уу тухайн тэр Дэвид яг энэ нөгөө нэг тэр нөхрийг нь өмгөөлж исэн хэрэг нь бол ерөөсөө тэр салттай нь холбоотой биш. Ийм personal injury case буюу нөгөө осол ч юм уу ямар нэгэн үйлдэлээс болоод хохирол учирсан шал өөр хэрэгэн дээр өмгөөлж исэн байгаа хгүй. Гэхдээ стил нэг өөр хэрэг дээр чи бол тухайн үнийг төлөөлж байна. Өөр нэг хэрэг дээр чи тэр үнээс ийм хохирол янз бүр юм шаардах гэдэг шүү дээ. Энэ бол шууд ашиг сонирхлын буюу зөрчил үүсэж байгаа. Тэр энэ манай Монгол улсын хуулиар ч гэсэн өмгөөлөгч нар хэрвээ нэг клиенттай холбоотой асуудлаар ийм байх юм бол шууд тухайн хэрэгээс татгалзаад гарах ёстой үүрэгтэй. За энэ хэрэг дээр болохоор Мария одоо өмгөөлөгч нь тэгж нөхрийг нь төлөөлөөд өөр кейсээр ажиллаж байгаа хөлт мдээгүй. За тэгээд энэ асуудлыг олж мэдээж шүүхэд нь хэмжил гаргасан. За тэгээд шүүх бол өмгөөлөгч Дэвид Чаныг өөрийн ашиг сонирхлын зөрчлөө Мариад мэдэгдээгүй нь энэ Калифорни мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчсөн гэж үзсэн. За тэгээд энэхүү зөрчил нь одоо итгэлцлийн үүргээ зөрчсөн нэг duty of fiduciary гэлөө нэг тийм бас нэг үүрэг давхар яваад идэг штэ. За энэ дээр бол тэгээд үйлчлүүлэгчийн итгэллийг алдсан, мэргэжлийн үүргээ зөрчсөн гэх мэт ийм үндслүүдийг дүгнээд Дэвидэд мөнгөн торгуул оногдуулж шийдвэр гаргасан юм байна. За энэ хэрэг дээр нэг юм Дэвид өмгөөлөгч ямар байр суурьтай оролцсон гэхээр Мария эндээс ямар ч хохирол амсаагүй штэ. Би Марияг одоо яг энэ салтын асуудал дээр үн шударгаар өмгөөлж исэн штэ гэж маргасаар байсан. Гэхдээ шүүхэд бол тэрийг нь харгалзаагүй. Үгүй чи бол ёс зүйн маш том алдаа гаргасан. Тийм учраас чи хохирлыг нь төлөх ёстой. Хохирлж явахдаа энэ чинь тухайн асуудлын эцэслэн шийдэглээгүй бол торгуул байгаа шүү дээ, тийм. За ингэ шийдсэн байт юм байна. За энэ итгэлцлийн үүрэг гэж нэг юм маш том асуудал байна. Флоридад 2021 онд шийдэгдсэн бас нэг хэрэг байна. За Джон Андерсон гэжээр автомашины осолд ороод тухайн ослынхоо улмаас үүссэн одоо хохирол те гимтлийн улмаас одоо нэг хохирол үүсэн шүү дээ, те. Тэрнийг тухайн тэр гин буруутай этгээдээс гаргуулах нэг хэмжилттэй хэрэг дээрээ өмгөөлөгч Лиза Перес гэж хүнийг хөсөлжээ. За ингэхдээ өмгөөлөгчтэй тохиролцохдоо ингэж тохирсон байгаа. За хэрвээ чи ямар нэгэн одоо хэдийн хэмжээний чи мөнгө гаргуулахаар миний талд шийдвүүлж чадна, түүнийхээ ингээд тодорхой үеийг чи авнаа гэсэн агуулгатай тохиролцоо хийсэн. За ингээд өмгөөлөгч нь тухайн хэргийг хариуцж явжгаад хариуцагчтай $100,000 тохирсон байна. $100,000 өөрийнхөө үйлчлүүлэгч байгаа талд шийдвүүлсэн байна шүү дээ, тэ. За ингээд байж байтал өмгөөлөгч Лиза маань тухайн хариуцагчийн төлсөн $100,000-оос $20,000 нь өөрийнхөө хувийн зардалтаа шууд зарцуулчихсан байвал яг гоо. Өөрийнхөө дансанд хүлээж аваад за тэгээд энийгээ юу гэж тухайн үйлчлүүлэгчтэй тайлбарсан гэхээр үйлчлэгээний хөлсөө гэж тайлбарсан. Ингээд үлдсэн $80,000 нь Джонны данс руу шилжүүлсэн байна. За тэгээд Джон түүний дансад дөнгөж $80,000 орсон. Үлдсэн $20,000 нь ороогүй гэдгийг мэдээж өмгөөлөгчөөс асуусан. Лиза хариуд нь юу гэж хэлсэн гэхээр ямар нэгэн тодорхой юм хэлээгүй. Гэхдээ би бол цэвэр шударгаар ажиллаа гүйцэтгсэн. Чиний хохирлыг чи би барагдуулахын тулд маш их хэмжээний цаг зав гаргасан, тэ. Энэ үйл ажиллагааны зардал гэж ийм хэмжээний мөнгө гаргасан гэх мэтээр ийм нөхрөө тайлбарыг өгсөн байна. Энэ дээр нь болохоор Джон итгээгүй. Миний хэрэгтэй ямар ч хамааралгүй маш олон зардал энэ дээр орсон байгаа юм шүү.
Тэг яагаад ийм их хэмжээний цагийг зарцуулсан байгаа юм бэ? Гэх мэтийн эргэлзээ төрсөн. За ингээд шүүхд өгчихсөн Лизагаа. За тэгээд шүүхтэр Жонны өмгөөлөгчд бол нөгөө нэг Лизагийн хариуцагчтай байгуулсан эвлэрлийн гэрээ, банкны гүйлгээнүүд болон Лизагийн мөнгийг өөртөө авч байгаа тэр нэг баримтууд гэх мэтийг гаргаж ирсэн. За тэгээд Лизагийн байр суурь бол би бол үйлчлүүлэгчийн хууль ёсны ашиг сонирхол бүрэн нийцүүлээд одоо энэ одоо зардлыг бол гаргасан. Тэгээд үнэн шударгаар би бол ажилласан гэсэн ийм байр суурьтай оролцсон. Гэхдээ шүүх бол тэгж хараагүй. Чи үйлчлүүлэгчээсээ үндслэлгүйгээр 20,000 $20,000 нэгсэн байна. Өөрөөр хэлбэл одоо тухайн Жонны хэрэг дээр ажиллахдаа хэдийн хэмжээний төгрөг зарцуулсан бэ гэдгийг тухайн нөгөө нэг бийл дээр нь бол дурдсан байгаа шүү дээ. Энэ дээр нь маш их хамааралгүй одоо зардлууд дурддагдсан байх нь байна. Дээрээс нь тэр одоо үндслэлгүйгээр өөрийнхөө ажилласан цагийг нэмэгдүүлээд бичсэн байна гэдгийг шүүх бол тэгж дүгнэсэн. Тэгээд одоо энэ Лиза Перест хууль ёсны дагуу торгуул болон одоо илүү төлсөн зардлыг нь буцаагаад Жонд төлөвлөхөөр шүүх шийджээ. Тэг нэмээд торгуул төлчихөж байгаа юм байна шүү дээ, тий. За хоёулаа хамтран ажиллагчаа танилцуулах уу? За өнөөдрийн дугаарыг маань таны аяллыг бид урлын ураатай Star Mongolia ивэнтдэж байгаа. За манай од мөндөстэй бол байнгын хамтардаг ийм компани байж байгаа. За ер нь бол нэлээд их аялал хийсэн од мөндөстэй хамт Туркэрч явлаа, Грек одоо юу гарч явчихтай. Зөвхөн тоогооч. Вьетнамд очиж хилээ. Та ч өөрөө л явдггүй болохоос биш. Байнга урж байгаа шүү. Би бол ажилдаа үнэхээр байсан. Тэрнээс сэтгэл зүрхээр бол хамтайсан. За харин тэ. Гойсан. Юм видео кол мол хийгээл ах шиг байсан. Тийм, видео кол хийгээл ажиглаад л явсан. Хяналтанд орл ингээл явчихсан шүү дээ. За энэ одоо манай захирал зулаа, бурхан зулаа маань болон за манай урнаа, за тэгээд манай Батцаяа, за тэгээд манай найруулагч Гомбо энэ дөрвтэй хамт Камбож болоод Вьетнам улсаар явах ийм аялал зарлагдсан байгаа юм. За энэ аялал маань Гомбо 6 сар хэдэнд явах вэ? 6 сарын 25-наас 7 сарын 2-ны өдөр 7 шөнө 8 өдөр явах нэ. Цор ганц удаагийн аялал байх юм байна. Хоёулангийн дугаар чинь 23-нд гарч байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо бүртгүүлэхэд 2 хоног, 1 хоног л үлдчихэж байгаа юм шүү дээ. 23 24 ингээд 2 хоног өдөр л үлдчихэж байгаа юм байна. Тэгэхээр бол яараараа гэж та хэлмээрээ. Яараараа ерөөсөө шууд холбогдоод явахаар бол ямаар юм байна. Үний мэдээлэл бол 5 сая 790 мянган төгрөг гэд зарлагдчихсан байгаа юм байна шүү дээ. Тий. Тэгэд манай нэг зулаа заяа хоёр ч юм бол маш гоё тайлбарлаа тэгээд. Өө надад бол чи нүдэнд ч харагдлаа одоо бүр. Тэгээд сүүлдээ та хоёр одоо болооч гэтэл ярина да нэрээ. Түр тэрнгээр зүүдлэлээ явах та. Тий. За Анкор Ватаар явах нь байна. Кокерээр явах нь байна. За Вьетнамаас гэвэл Халонг Бэйээр явчих нь байна. За мөн Нин Бин гэж та бас ЮНЕСКОгийн дэлхийн одоо соёлын хөтөлбөрт тогтцсон ийм одоо уул агуй гол мөрөн хослсон бүр тасарсан газараар явах юм байл. Энэ байгалийн сайхан нэг мэдрээ гэвэл иш очих юм байл шүү тий. За илүү дэлгэрэнгүй мэдээллийг Facebook-ийн A Star Mongolia гэдэг нэртэй пэйжээс болоод 7200 9200 дугаараар уцаар холбогдоод асуух боломжтой. За баярлалаа. A Star багийн хамт олондоо баярлалаа. Нод мөндрийг болон тэ үзэгч нэг маань үргэлж дэмжиж хамтарч ажилладагт баярлалаа. За тэгээд дараагийн хэрэг бол гэр бүлийн маргаан гэж одоо хүн болгоны амьдралд тохиолддог нэм томоохон хэрэг маргаан байдаг. Тэ ялангуяа энэ чинь үр хөвгт болон одоо насаараа хурааж хоригдлуулсан эд төрөнгөтэй холбоотой юм маргаан байдаг. За ийм төрлийн маргаан дээр одоо Техаст 2022 онд Сара Мартинес гэдэг эмэгтэй одоо гэр бүл салалт болон хүүхэд тасрамжийн асуудлаараа хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр өмгөөлөгч Майкл Джонсон гэж үнийг хөсөлжээ. За ингээд шүүх хурал болоод болдог өдөр ингээд Сара ажигласан байна л да. Өмгөөлөгч нь ерөөсөө шүүх хурал ямар ч бэлтгэлгүй гэд бүр холбогдох шүүгчийн асуугаад байгаа тэр шаардж байгаа баримт материалуудаас нь юугийнч бэлдээгүй тэ наад захын сургуулийн хүүхдүүдийн сургуулийн талаарх мэдээлэл нь байхгүй тэ асууж болох гэрчийн мэдүүлгийг нь чахуулаагүй ч гэдэг юм. Ийм байдалтай оролцож байна гэдгийг Сара анзаарсан байна. За тэгээд уул нь бол Сарагийн хүсэж бодож исэн өмгөөлөгч авсан зорилго бол хүүхдийнхаа бүрэн асрах эрхийг өөр дээр авах зорилготой байсан. Гэтэл одоо ингээд шүүх хурлын явцсан дунд бол нөгөө хөсөж авсан Майкл гээд
энэ хүнийг бол туршлаганд нь л итгэж авсан байгаа юм л да. Олон жил гэр бүлийн маргаанаар дагсан хуульч байсан. За ингээд авсан боловч шүүх хурал дээр ямар ч өөрийг нь хамгаалах баримт материал шаардлагатай зүйлүүдийг бүрдүүлээгүй. За тэгээд огт ийм мэтгэлцээний ур чадрын хувьд хангалтгүй оролцож байна гэдэг ийм дүгнэлтэнд бол хөндлөнгөөс гэхин хайшаа ер нь бол ажиглаад хүрсэн байна. Мэдээж аливаа шүүх хуралд бол тухайн төлөөлүүлж байгаа үйлчлүүлэгч бол чухал байр суурьтай шүү дээ. Тэр хүний байр суурь болон тэр хүн ч гэсэн бас бэлтгэлтэй байх ёстой, үүрэгтэй. Гэхдээ өмгөөлөгч болон хуульч нар чинь та бүхнийг чиглүүлэх ёстой тий. Гэтэл эннийгээ огт хийгээгүй байна гэдгийг Сара ухаарсан байна. Нөгөө шүүхийн хилцүүлэг явцад. Нөгөө нөхөрнж өөрийнхөө хуульчтай ороод ирж байгаа. Гэтэл өөрийнх нь талаас хүүхдээ асрам хамгаалалтанд авахд шаардлагатай наацхийн баримтчүүдийн шүүгд өгөөгүй байх жишээний тий орлого зарлах ч гэдэг юм уу. Ийнээс үүдээд ингээд за би энэ эрхээ авч чадахгүй алдаж байгаа нь миний өмгөөлөгчтэй холбоотой байж магадгүй байна гэдэг юм сэжиг төрсэн байна. Үнэхээр ч шүүх хурлын шийдвэр гарахад Сара бол хүүхдээ асран хамгаалах бүрэн эрх авах битгий хэл ийм цагаар нэг зочилдог нэг юм шийдвэр өгдөг штэ хязгаарлагдсан зочлого эрхтэй. Ийм эрхтэйгэр үлдсэн байна. Мэдээж энэ нь бол Сарагийн хувьд маш гомдолтой байсан. Яг тэгэхээр хүүхдүүдийнх нь хувьд маш их хохиролтой ээжээсээ хязгаарлагдмал байдалтай байгаа нь хүүхдүүдэд илүү хохиролтой сөрөг нөлөөтэй гэж бол үзсэн байна. Тэгэд эннээсээ шалтгаалаад өмгөөлөгчдөөгөө бол заргалтахаар шийдэх нь тодорхой. Мэдээж төлбөрөө урьдчилгаач гэдэг юм ингээд төлцсөн л байсан байх. За тэгээд ингээд өмгөөлөгч байгаа эсрэг бол шүүхэд нэг хэмжил гаргасан. За тэгээд шүүх хуралдааны явцад бол дахиж өөр өмгөөлөгч авч ороод энэ Джон гэдэг өмгөөлөгч бол ерөөсөө Майкл Джонсон бол ерөөсөө шүүх хуралд оролцохдоо шаардлагатай нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй, аваагүй, бүрдүүлээгүй. За тэгээд дээрэс нь шаардлагатай хүсэлт гомдол гаргах хугацаагаа алдсан. Хугацаанд гаргаагүй. Ийм байдлаар ингээд огт хайхрамжгүй хандсан байна гэдгийг нь шүүх хурал дээр Сарагийн өмгөөлөгч нар гаргаж ирсэн. За ингээд шүүх хурал бол Сарагийн талд бүрэн шийдсэн. Сара яагаад хүүхдүүдийнхаа бүрэн эрхийг авч чадаагүй вэ гэдэг нь магадгүй энэ хуульчийнх нь хайхрамжгүй үйл ажиллагаатай холбоотой байж болцсохгүй байна гэдэг үндслээр тогтоогоод хохирлын төхөн төлбөр за тэгээд дээрэс нэмэхэд шүүхийн нэмэлт зардлууд гарна штэ энэ дав заалтна өөр өмгөөлөгч авч байна. Энэ бүх зардлуудыг нөхөн төлөвлөх юм шийдвэрийг шүүх гаргасан байна. Тэг өмнөх шийдвэр тэр хിവэрээ явцснаа тэгээд мэдээж анхан шатны шүүхийн шийдвэр тэр чигээр гарна штэ. Хүүхдийн эрх юу хин хүүхдийн асаргааны эрх тэр чигээр явцсан. Тэр шийдвэр дээр дахиад дав заалдах дээж шүүх хүртэл явах эрх нь Сарад байна штэ тий. Тэрэн дээр харин нэмэх нь дахиад өөр өмгөөлөгч авах болж байна. Нэмэлт шүүхийн зардлууд гарч байна тийм ээ. Энэ бүгдээр нь дахиад хохирол гарч байгаа учраас тэр зардлаа хэмжлээд авч чадсан байна. За тэгээд дараагийн эрэг болохоор бас нэг юм төлбөрийн маргаан байгаамаа. Хууль зүйн зөвлөх үйлчилгээний төлбөр гэж бас байна тий. За Марк Джонсон гэж залуу автомашины осолд орсны улмаас өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх юм гим хорын маргаан гэж байдаг те. Энэ дээр өмгөөлөгч Эмили Картер гэдэг өмгөөлөгчийг хөлсөлж авсан байна. За ингэхдээ бас яг түрүүнтэй адилхан өмгөөлийн төлбөрөө ялж авсан буюу ялсан үнийн дүнгийн тодорхой хувь гэд ингээд тохирсон байсан. За тэгээд энэ бол ерөөсөө маш түгээмэл практик шүү. Манай Монголд ч гэсэн те ясан үнийн дүнгийн 10% эсвэл 20% гэдэг үнийн дүн бол тогтцсон. За тэгээд өмгөөлөгч Эмили тухайн хэрэг дээр нь очлаад тухайн хариуцагчаас нь буюу гин буруутнаас $40,000 хохирлын төлбөр гаргуулахаар шүүхээр шийдвэрлүүл чадсан байна. За ингэснийхаа дараа Эмили өмгөөлөгч Маркаас $20,000 нь үйлчлэгээний хөсөнд нэвчилсэн. 50%. Тийм байна. За тэгээд энэхүү нэхэмжлэх инвойстоо Маркийн шүүхэд гаргаж өгсөн тайлбараар бол түүний хэрэгтэй ажилласантай огт хамааралгүй маш их зардал дурдгдсан байсан. Бүр ямар ч хаа хамаагүй яасан гэх тэ. Тэгээд дээрэс нь түүний хэрэг дээр ажиллахдаа бүр маш их цагийг зарцуулсан гэд
бичсэн байсан. Тэгээ тэр нь бүр $20,000 хүрсэн. За тэгэд энэ ямар учиртай зардал ингээд өмгөөлөгчөөс асуухаар одоо би энэ зардлуудыг чиний хэргийг ингээд чиний тал шийдвэрлүүлэх шаардлагатай бүхий л арга хэмжээг авсан, шүн чударгаар ажилласан. Тэгээ энэ бүх ажлын үсийг манд багтаасан зардлаа. Тэгэхээр чи надад төлөх хэрэгтэй гэж иймэрхүү тайлбар өгсөн байна. Тэгтэл маркийн анзаарснаар тэр нэг ажилласан гээд байгаа цагууд нь яаж ч утсан зарим нэг хийсэн ажилтай нь ерөөсө тохирохгүй байгаа юм шиг санагдсан байна. Одоо жишээлбэл одоо ямар нэгэн баримт гаргуулах гэд дурдсан бай гэж. За маш зүгээр жишээ шүү за. Усын бүртгэлээс нэг юм лавлгаа авах гэдэг дээр одоо юу гэдгийг ажлын 12 цаг эсвэл одоо ажлын 3 хоног ч юм уу гэд бичсэн байна гэж бодъё л та. Гэтэл яг тэр нь үнэндээ бол ийм Монголиос ороод нэг хэдэн минутын дотор авах боломжтой ч гэдэг юм. Иймэрхүү энэ зүгээр жишээ шүү те. Иймэрхүү байдлаар ингээд бодит ийм байж болох гүйцэтгэлтэй ерөөсө тохирохгүй юм шиг санагдсан гинэ. За тэгээд ингээд Марк Эмилиг өөрөөс нь хэд их төлбөр нэхэд байгаа юм шиг байна гэж бодоод Эмилитэй эргэж холбогдоод төлбөрөө бууруулаач гэж хүссэн ч гэсэн өмгөөлөгч Эмили зөвшөөрөөгүй ингээд Марк шүүгд ханджээ. За тэгээд мэдээж Маркийн өмгөөллийн тал бол Эмилиг төлбөрөө зориуд нэмэгдүүлэхийн тулд өөрийн ажилласан цагаа одоо ингэдэг штэ ер нь бол манай Монголд бас нэх их тэгдэг бах. Зарим хуулийн фирмүүд юм бах. Ихэнх улс орнуудад өмгөөлөгч хуульж ажилласан цагаараа бил төлдөг. Одоо нэхэмжилдэг. Ингээд ажилласан цагаараа миний ажлын цаг одоо ажилласан төлбөр бол ингээд $120 ч гэдэг юм. Цагийн $100. Цагийн $100 ингэж хэмжилдэг. Манай Монголд бол ихэвчлэн хэрэг маргаанаараа шийдвэрлэждэг. Түрүүнд дурдсан шиг за ялах юм бол тэдөө за уурчилгаан тэдөө ч гэдэг юм. Иймэрхүү байдлаар ихэвчлэн тохирдог. Яг тэгэхээр нөгөө ажилласан цагаа тооцоход жоохон төвхтэй л дөө. Яг тэгэхээр энэ нь бас миний бодлоор нөгөө цахим байдлаар хянах боломжгүй. Чи намайг үнэхээр яг энэ хэрэг дээр 3 цаг 4 цаг ажилласан гэдгийг чи яаж мэдгий? Тийм шүү дээ. Би 1 цагийн хөлс маань $170,000 байлаа гэж бодъё л тоо. Тэгээ би яг нөхөр 3 цагийн ажилласан эсхийг чи яаж мэдгий? Тэрийг би чамд бас нөгөө талаар нотлох боломжгүй байгаа байхгүй юу? Яг нь бид нар хуулийн фирмүүдэд ийм бас нэг ийм програм, аппликейшн юм байдаг. Яг тухайн хэрэг дээр бичиг цаасны хувьд хэдэн цаг зарцуулж ийнэ гэдгийг ингээ хянах одоо боломжтой байдаг. Гэхдээ клиент тэрийг одоо хэн баталгаажуулах юм? Гурдагч тэгээд нотроод ч тийм үү төрийн байгуулагч гэдэг юм хинч тэр чинь хянахгүй штэ. Зүгээр л ингээл type ингээд байжсэн бол яах вэ? Гэдэг ч гэдэг юм энэ нэг жоохон боловсронгуй биш байгаад байгаа тий. Тэгэхээр ихэнх барууны орнуудын хувьд ажилласан цагаараа тооцдог энэ нэг байдал зарим нэг талаараа бас нэг юм залилангийн шинжтэй болоод байдаг. За яг энэ агуулгаар Эмили өөрийнхөө энэ нөгөө ажилласан цагаа зориудаар хэтрүүлээд илүү үйлчлэгээний мөнгө авах гээд байна гэсэн агуулгаар энэ Марк маргасан байгаа хгүй. За тэгээд энэ талын юм байх боломжтой энэ Эмили ерөөсө худлаа юм гаргаж ирж байна. Ийм байх боломжтой гэсэн агуулгатай тийм нотлох баримтуудыг ч гэсэн шүүхтээр гаргаж өгсөн. За тэгээ шүүх хурал бол Эмили Картерыг хуурамч тооцооны үйл ажиллагаа явуулсан байна. Үйлчлүүлэгчээс хэтэрхий өндөр дүнг үндэслэлгүйгээр шаардсан байна гэсэн агуулгатай үйлчлүүлэгчийн талд шийдсэн байна. За тэгэхээр энэ бас Америкийн хувьд бол маш боломжтой байх нь байна. Манай Монгол улсад бол миний лав мэдхээр иймэрхүү төрлийн маргаан бол байхгүй. Эсэргээрээ харин өмгөөлөгч нар хуульч нар мөнгө авч чаддгүй. Нөгөө үйлчлүүлэгчгээ буцаага шүүхэд өгөх асуудал маш их байдаг шүү. Нөгөөдөл нь за би мөнгө авчгаараа чамд өгнө гэд ингээд тэгээд мөрөөд алах болчихдог. Тэгээ нөгөөдөл нь ингээд ер нь бол хэрэг маргаан дээр ажиллахад маш их цаг хугацаа, явдал суудал те гардгаа гэдгийг ерөөсөө хүмүүс ойлгодгоо. Ийм нэг зүгээр ингээд бэлэн юм драфт баг ингээд шийддэг юм шиг боддог юм шиг. Гэтэл эн чинь одоо өдөржингөө шүүхээр явах, цагдаагаар явах ч юм уу энэ явдаг суудаг ажлаа өдөртөө амжуулаад хуульч нар ихэвчлэн орой шөн суудаг гэдгийг хүмүүс ерөөсөө мэддэггүй. Одоо ингээд чамд нэг хэрэг өгцөн болвол тэр хүн ингээд хизээ яаж амжуулаад байгаа мэдгүй те. Гэтэл наад хүн чинь
нэг хэд хэдэн клиенттэй за at least 5 клиенттэй байхад л өдөржингөө над үн чинь ажиллаа хөөцөлдөөд төрийн байгууллагын гадаа очиод хідэн цаг суудаг үлээ. Хідэн цаг ингээд шүүх хурал хүлээгээд за давхын юм уу дээдийн дээжүүгийн хуралд орох гэж байгаа бол баг өдөржин хүлээдэг гэдэг нь одоо жирийн хүмүүс мэддэггүй. Тэгээд тэр хүмүүс чинь бичих суух ажиллаа шөндөө хийдэг байхгүй. За гих мэтчлэнгээр ингээд нэг айгуу гомдлсон. Ингээд ингэж ажиллачаад төлбөр авч чаддггүй. Гэтэл нөгөө цагаар ажилласан төлбөр гэж тооцдгүй учраас мөнгө авч чаддггүй. Ийм асуудал манай Монгол өмгөөлөгч нарт байна. Шүү байна. Бага. Зөндөл байгаа бах та. За тэгээд дараагийн нэг хэргийг ярьж өгье. Одоо хуульч нар бид нар бол түрүүнд хайлтхан дурдсан та тийм ээ. Их сургуулаа төгсөхдөө эрх зүйч болж төгсдгөө. Дараа нь бид нар шалгалт өгөөд хуульч нар болдог. Үүний дараа дахиад нарийн мэргэжлийн шалгалт өгөөд өмгөөлөгч эсвэл шүүгч болоод явдаг байна. Хоёр эсвэл одоо улсын ялагч прокурор болоод явдаг байна тий. Яг ийм хуулийн фирмүүд гэж одоо MBS хуулийн фирм гэж хоёлаа ч одоо нэвтрүүлэг болгонд дурдаад байна шүү дээ тийм. Ийм одоо хуулийн фирмэд бол өмгөөлөгчтэй холбоонд зохих хууль ёсны дагуу зөвшөөрөл авдаг. Зөвшөөрлийн тухай хууль заасан зөвшөөрлийг авах шаардлагатай үйл ажиллагаа байхгүй юу? Энд нөгөө нэг заасан шаардлагад одоо нийцсэн үйл ажиллагаа явуулахгүй бол энэ бол хууль бус. Тийм. Энэ нэг юмыг бас нэг зарим нэг хүмүүс ойлгохгүйгээр одоо хэд 3 хүн нийлжээд бүртгүүлэхгүйгээр нэг яасан хуулийн фирм ч гэдэг юм уу эсвэл нөхөр тийм нэр өгөөд сошиал дээр нэг юм бүүст хийгээд энэ бүр нэг жишээ татмаар санагдчихлаа. Энэ бол ерөөсөө хууль бус юм шүү. За. Англи хэлээр ядаж Google дээр үзэх хэрэгтэй. Хууль одоо тэр фирмийнхаа нэрийг өгөх гэж байгаа бол хамаа намайг бити нөр өгөөрэй гэдгээр хэлмээр санагдчихлаа. За тэгээд энэ бол ингээд заавал хуулийн дагуу зөвшөөрөлтөй явагддаг үйл ажиллагаа байгаа. За та хин нэгнийг шүүхэд өмгөөлөгч гэж төлөөлөх гэж байгаа бол та өмгөөлөгчийн эрх зүйн статустай байх хэрэгтэй. Өмгөөлөгчийн шалгалтыг өгөөд тэнцсэн, өмгөөлөгчийн холбоонд бүртгэлтэй, баарын шалгалтыг өгөөд тэнцсэн ийм хүн байх нэ. Тэгжээж та өмгөөлөх нь те. Үгүй бол та зүгээр итгэмжлэлээр төлөөлөх бас боломж бий. Гэхдээ та эрүүгийн хэрэг маргаан дээр өмгөөлөгчөөр оролцох боломжгүй. За нэг иймэрхүү ялгаанууд бас байна. За энэ нэг 2017 онд Гүрж улсад те Жоржиа шүү дээ. Гүрж улсад үүссэн нэг юм маргаан байна. Georgia Legal Solutions гэдэг нэртэй ийм жижиг хуулийн фирм тухайн үедээ ингээд сошиалор ерөөсөө хууль эрх зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлнэ гэдэл савж өгжээ. Орон нутгийн зар сурталчилгаагаар ингээд битүү явсан. За тэгээ үйлчлүүлэгч Лаура Симмонс гэж хүн тухайн хуулийн фирмыг одоо өмгөөлийн үйл ажиллагааг нь одоо үйлчилгээг нь авах зорилгоор хандаад гэрээ байгуулад гээд хамтарч ажилладаг болсон байна. Удаан хугацааны гэсэн үг. Одоо өөрийнхөө хууль зүйн бүх л асуудлыг тухайн хүмүүс даатгах чинь гэсэн үг шүү дээ. За тэгээд хэсэг хугацааны дараа магадгүй 1-2 жилийн дараа Лаура түүний хамтран ажилладаг хуульч нар нь лицензгүй өмгөөлөгчд нь гэж олж мэдсэн байна. Тус хуулийн фирмэнд хууль зүйн зөвлөгөө өгөх, бичиг баримт хянах, боловсруулах, шалгах шүүх ажиллагаанд зэрэг одоо иймэрхүү үйл ажиллагаанд ч нэг зөвшөөрөлтэй үйл ажиллагаа байх ёстой шүү дээ. Гэтэл эднийг нь болохоор ерөөсөө тийм эрх зүйч эсвэл туслах хуульч эсвэл бүр хуульч биш хүмүүсээр ингээд хөцөлтүүлээд явдаг байсан гэдгийг нь Лаура олж мэдсэн. За ингээд шүүхэд хандсан. За тэгээд лицензтэй хуульчид нартай хамтарч ажиллаж гинэ гэж би бодоод ингээд сар болгон төлбөр төлж ирсэн тий. Гэт хамаг өөрийнхөө итгэмжлэлээр ирэх мэрх олгоод ингээ явж исэн. Гэтэл энэ мэдээлэл худлаа байсан байна. Тэгэхээр хоёлаа юу гэсэн үг лээ? Худал мэдээл итгэл төрүүлэх замаар. Тэгэхээр юу лээ? Юу юм? Заллин. Заллин болж байна те. Итгэл төрүүлэх замаар ээж. Эд төрөнгийг нь аваад штэ сар болгоо. За тэгээд энэ ийм байдлаар шүүхэд гомдол гаргасан байна. За тэгээд мэдээ шүүх бол энэ
Georgia Legal Solutions гэдэг хуулийн фирм бол ямар ч хуулийн фирмийн зөвшөөрөл байхгүй. За ажиллаж байгаа хүмүүс нь тийм зохих лиценз байхгүй. За тэгээд шаардлагатай тэр нэг үйлчлэгээ юмнуудыг хуульч биш хүмүүс одоо гүйцэтгэдэг байсан байна гэдгийг олж тогтоогоод тухайн гомдол гаргасан үйлчлүүлэгчийн талд шийдвэр гаргасан байна. За тэгээд тус хуулийн фирмыг мэдээж зохих зөвшөөрлгүйгээр үйл ажиллагаа явуулсан учраас холбогдох хууль тогтоомжийн дагуу торгуул тогтоох нь ойлгомжтой. За үүнээс гадна нэмэлтээр одоо энэ зөвшөөрлгүй үйл ажиллагаа явуулсан хуулийн фирмийн үйл ажиллагаанаас шалтгаалаад ямар нэгэн хохирол амссан үйлчлүүлэгч байх юм бол нэмэлтээр тусдаа хохирол барагдуулах нэхэмжлэл гаргах боломжтой гэсэн агуулгыг нэмж шүүхний шийдвэр дээрээ дурдсан байна. За бас тэгэхээр ийм хуульчийн зөвшөөрөл эрх зүйн асуудал статус чухал охно шүү дээ, тийм ээ? Тийм байна. Хуулийн цаг бол ерөнхийдөө дуусчлаа. Тэгээд одоо наа ч юм бол маш сургамжтай юунууд байна л да, кейсүүд байна л да. Одоо ер нь өмгөөлөгч аваад өмгөөлөгчийг юу хийдгийг чи одоо түрүүнд дурдсан шүү дээ. Нэг бэлэн драфтн дээр ингээ шийдчихдэг гэж ойлгодог. Тийм. Зүгээр нэг юм интернетээс татсан нэг юм одоо үлдсэн одоо чи өдөрт цааш нь яриаггүй 3 хэрэг үлдсэн л дээ. Гэхдээ энэ хэргийг ярихгүйгээр нэг юм жижигхэн зөвлөгөө өгчий гэж гинхэн бодлоо. Би яг тэгж хүсчихлээ. За тий. Одоо гэрээний эрх зүй гэдэг асуудал дээр би бүр тусдаа ярихыг айгүйх боддгоо. Гэрээний эрх зүй, гэрээгээр мэргэсэн хуульч гэдэг бол тусдаа байдаг юм аа. За яг гоо таны мэддэг үнэхэрийн мундаг тийм хуульч өмгөөлөгч байж болно шүүх хурал дээр те ийм харизматай үнэхээр мундаг хүн байж болно. Гэхдээ тэр хүн гэрээний эрх зүйгээр мэргэшээгүй бол ерөөсөө одоо ялангуяа олон улсын эрх зүйдэр таныг хамгаалах чадвар тал дээр жоохон дутагдaltaй байдгаа гэдгийг бас хэлмээр байна. Шууд муу гэж бас хэлэх нь хайшин те. Хүний туршлага гэж юм бас бий л те. Гэхдээ гэрээгээр мэргэсэн хуульч гэдэг бол бас энэ тусдаа мэргэшил байдгийн шүү. Одоо хоёлаа дандаа эмчийн жишээгээр ярьдэн шүү дээ тий. Нүүд ам эсвэл дотоод шүүрлийн болчирхайч гэдэг юм уу тий. Гоо сайхан ч гэдэг юм уу. Яг энэтэй адилхан гэрээний эрх зүйгээр мэргэсэн хуульч нар бол тусдаа байдаг гэдгийг ер нь туршлагатай өмгөөлөгч нар бүгдээр мэддэг. Ийм томоохон гэрээ хэлцлийн асуудал дээр гэрээний хуульчаас зөвлөгөө аваа гэж бүр ингээд зөвлөөд явуулдаг тийм туршлагатай хуульч нар бас бий. За тэгээд дээрэс нь одоо тухайн эрх зүйн салбар гэж бий. За барилгын одоо зүгээр иргэн дотор л ярил л да. Барилгын салбар гэдэг юм бас байна. Ялангуяа манай Монгол улсад сүүлийн одоо 10 жилийн туршид маш томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжих боллоо. Үүнтэй холбогдуулаад ийм барилгын болон ялангуяа фидикийн гэрээний төслүүд гэдэг илүү төлхөө баригдаж гэрээ хийгдэх болсон байхгүй юу. Гэтэл яг фидикээр мэргэсэн хуульч нар хуулийн фирмүүд хэр олон байна вэ? За эннийгээ дагаад одоо тухайн одоо тендерд оролцлоо гэж бодоход тухайн тендер зарласан газар чинь фидикийн одоо Silver Book 2017 оны second edition гэж зарлах ч юм уу эсвэл Red Book-ийн одоо 90 оныхын хувилбар гэж зарлах юм уу. Ерөнхийдөө ингээд маш олон хувилбарууд байж идэг. За тэр болгоныг нь мэддэг. Эн чинь зөвхөн барилгын салбарыг л яриад байгаа шүү дээ. Тэнгүүд энэ бүх ялгааг нь мэдчихийдэг бас нарийн мэргэсэн хуульч нар бас байдаг. Манай Монголд бас бий шүү. За тэгээд энэ одоо эрх зүй болгоноороо тусдаа энэ хүнээ бас сайн хайж олоод тэгжиж зөвлөх үйлчлэгийг аваарэ. Тэгэхгүй бас одоо тий байшингийн булан тухай болгонд нэг өмгөөлөл хууль зүйн үйлчлэгээн тэргээ бичсэн одоо тэр болгоны муу гэж байгаа юм биш шүү. Зүгээр тиймэрхүү нөхдүүдээс бас зүгээр шууд таарсан газараа ороод зөвлөгөө авах чинь бас жоохон учир дутагдaltaй. Болж игэл өөртөө дотроо юм зөвлөгөө аваад одоо юу гэдгийг хайгуул судалгаа хийгээд явах нь маш зүйтэй гэж хэлмээр байна. Тэгэхгүй бол ингээд хохирцсон хойноо одоо би ийм дээр ингээд алдсан. Би хүнээс болон зөвлөгөө авсан штеп. Нөгөөдг нь ямар жинтлэн огт мэдлэггүй нөхөр байгаа байхгүй. Тэг яах юм бэ одоо тэгэд алдсан хохирцсон хойно нь 1000 араас нь явах нь хэцүү штэ. Ялангуяа гэрээгээ маш буруу нөхцөлтэйгээр байгуулсан тохиолдолд тэ наазахын бүр арбитрийн заалтыг нь ингээд буруугаар ч мөөрт ашиггүйгээр хийцэн байгаа бол яаж ч гомдоод яаж ч өөлөд нэмэргүй болчдөг байхгүй. Тийм болохоор энэ гэрээний эрх зүй гэдэг асуудал дээр
одоо та ямар ч төрлийн бизнес хийж байгаа бай, жижигч гэж голдгүй. Та нэг хуульчаас 500 мянган төгрөг ч юм уу, сая төгрөг ч юм уу. Ер нь тухайн тэр маргаанаас асуудлаасаа шалтгаалаад ингэж мөнгө харамлах хэрэггүй. Та эрсдлээс өөрийгөө урьдчилан хамгаалах чинь тэ таны үүрэг гэдгийг л одоо бүр бас ойлгуулахыг одоо энэ хичээж байна. харцангуй ойлгодог болчиход байгаа байна. Ер нь бол өмгөөлөгч ямар үүрэгтэй юм гэдгийг бол сайхнаас л ер нь бараг мэдчих эхэлж шүү дээ. Ямар чухал вэ гэдгийг тий. Тийм бол одоо бол гайг болж байгаа байхгүй юм. Жохон тавьшир. Энэ дээр бас нөгөө би хуулийн фирмээ илүү төлхөө яриад байдгийн учир нь зүгээр өмгөөлөгч тийм агима гэдгээрээ би ярихыг хүсдэггүй. Яг тэгэхээр хуулийн фирмд хандхын давуу тал нь одоо MBS-д хандлаа гэж бодоход тухайн асуудлаар нь нарийн мэрэгсэн өмгөөлөгчийг танд томилж өгөх байхгүй юу? Одоо жишээлбэл үнэхээр миний мэрэгшээгүй салбар байвал би тэнд ороод юугээ хийх юм бэ? Тийм ээ. Харин миний одоо мэрэгсэн салбар одоо corporate governance ч гэдэг юм уу, гэрээний эрх зүйч гэдэг юм уу. Ийм өөр асуудал байх юм бол би тэрнийг хариуцаад одоо явчихна гэсэн үг. Тэгэхээр тухайн одоо асуудлаар яг юм мэрэгсэн хүнээ хайж олохгүй бол хуулийн фирмүүдэд за ганц MBS биш шүү тийм ээ. Ер нь хуулийн фирмүүдэд хандаад үз гэж бол зөвлөнөө. Энэ одоо ганцхан MBS-ийн асуудал биш шүү. Ер нь хүмүүс ирээдүйд битээ хохроосоо бас хашир байгаасаа. Яг үнэ хашир байгаасаа. Хашир байгаасаа гэж үднээс л хэлээд байгаа олон толон донгосол юм шүү дээ. Ядчил нэг 2 3 фирм дээр очиж уулзаад энийг хантаа болчих шүү дээ тий. Хантаа болоод ав. Үн ажил үйлчлэлийн зөвлөгөө нь хэр байдгийн яасан те. Энэ дээрээ бүр ингээд судлаад ав. Олон улсын гэрээгээр дагнцсан хуульч нар бас мэрэгсэн хүмүүс зөндөө байгаа. Тэгэхээр тэр хүмүүстээс хандараа. Нэг өмгөөлөгчтэй тэгээд ингээ ялагдцсан. Тэгээд би өөр хүнтэй очиж уулзсан чи бүр шал өөр байсан. Би чадна гэдэг хүмүүс зүгээр одоо сошиал дээр зүгээр амар рил хийгээл явдаг бас нэг хүмүүс байдгийн. Тэр хүмүүсийн хийцэн тарьцсан балг нь бүр ингээд ирж байгаа байхгүй бүр ингээд бүр үнэхээр нөгөө хүнээ бүр хохроогоо заваарлцсан хойно бүр ингээд ирдэг. Бүр харамсалтай тийм юмнууд байдаг шүү. Тэгэхээр бас хашир хандараа битгий нэг тийм хотлоо хоосон амлалт нь битгий итгээрээ. Бүр ингээд хэдэн өрөө байр өгч гэж бүр шаардсан. Тиймэрхүү өмгөөлөгч хууч нар бас байдаг шүү. Би энэ нэр дурдсангүй хэллээ те. Бүр байр шаардж байгаа. Хэрвээ чи байр өгөх юм бол би ингээд асуудлыг чи асуудалгүй аваад гараа юмарыг гэж. Энэ бол залилан. Энэ бол гэмт хэрэг шүү. Иймэрхүү юм доогт итгэж болохгүй гэж бол анхааруулж сэрэмжлүүлж л одоо хэлхийн таа. За баярлалаа гээ. За ингээд хэргийн товч нэвтрүүлгийн маань 2 дугаар улирлын сүүлийн дугаар хүрч дуслаа. За манай 3 дугаар улирал маань 8 дугаар сарын 1-ээс эхлээд за хэргийн товч нэвтрүүлэг маань хэвийн үргэлжлээд явах болно. За 50 сэрдээ бол бид нэр баталсан байгаа. Тэгээ тун удахгүй манай дугаар чинь бүр сүлд гарч ийн тэгэхээр. За ер нь бол хоёулаа лайв хийцэн байх юм байна. Тийм. Сэтгүүдээ зарлцсан байх юм байна тий. 2-7 хоногийн дараа лайв хийх хуваартай байгаа хаа да. Тийм үү. Тийм. За тэгвэл тэр өдрөө тэгэл таахал юм байна тий. Тийм. За ингээд нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн од мөндөр суугаар болоод NTV телевизээр за мөн 83.3 107 столгийн од мөндөр радиогоор хүрлээ. Дугаарыг маань таны аяллыг бид урлын Евратай Star Mongolia болон өмгөөллийн MBS Partners хуулийн фирм ивент гэсэн. Заагийн 3 дахь улирлаар олцъя. Бай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаажлын банкны данс байгаа 4191 Тэг 4 518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйцэтгэлийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.